Тэгэхээр уламжлалт ухаанд энэ ханиад томог дагшуур гэдэг зүйлд хамруулж үздэг байгаа. Тэгэхээр өнөөдөр бид нар ерөнхийдөө энэ удирдлын чанартай ханиад томооны үед өөрсдөө урьдчилан сэргийлэх нь чухал байгаа. Урьдчилан сэргийлэх гэдэг маань өөрөө хоол унд, эдийн амдаа, явдал өмөр энэ бүх зүйлүүдэд анхаарах хэрэгтэй. За хоол ундны үед бол аль болох халуун дулаан, илчлэг сайтай, амин дэмээр баялаг. Тэгэхээр амин дэмээр баялаг гэдэг нь одоо бид нар байгаль дургадаг анс, чицэрган, нэрс энэ жимсний зүйлүүдийг бол сайхан халуун усанд сайхан хандлаад тэгээд халуунаар нь одоо оочилж уух. За мөн одоо аарц, ясны шүл, борив тойрны шүл, булууны шүл гэх мэтлэн шүллээ гэдэг сайн уух. Аль болох хоол ундын дээр халуун илчлэг сайтай амин дэмээр баялаг ийм хоол ундыг л одоо сайн идэх хэрэгтэй байгаа. Тэгхийн бол таны одоо дархлаа буюу биеийн эсэргүүцэл маань өөрөө сайн байна. Энэ маань одоо урьдчилан сэргийлж байгаа нэг арга. За сайн унтах хэрэгтэй. Ер нь бол хүн унтаж байж гэмээр булчин сулрах, мэдрэл булчингийн үйл ажиллагаа амрах ийм зүйл байгаа. Тийм учраас орой бол одоо хамгийн цаатал нь 11 цагаас хэтрэхгүйгээр гээд одоо унтах хэрэгтэй. За нойрны чанар их чухал. Сайн бүрэн дөрвөн сайхан унтаж амарна гэдэг бол биеийн дархлаа, тамир гэдэг зүйлийг одоо бас тэтгэж идэг зүйл учраас сайхан унтах хэрэгтэй. Энэ ханиад томооны энэ одоо вирусын энэс хамгаалах гол арга бол хувь хүн өөрөө хоолоогоо зайлах асуудал байгаа. Хамраа угаах. За хоолоо зайлахдаа бид нар жамц давстай усаар за царван юм уу одоо банжин гаруй цагаан дэгд гэж нэрдэг тэр цэцэг байгаа. Одоо тэгэхээр эмийн санд бол ийм цэхмэл одоо байдаг. Тэгэхээр тэрийг аваад буцалгаад за тэгээд хоолоогоо зайлах. За нэг бол одоо бүлээн усанд жамц давсыг цайны халбаар тал хийгээд сайн одоо 200 мл усанд сайн одоо утгачаад олон нийтийн газар явсан үед гэдэг юм уу олон нийтийн газар байсан үений дараа тэр хоолоогоо зайлах. За мөн хамраа угаах юм байгаа. Хамраа угаахын тулд бас бүлээн одоо сулруулсан давсны ус мөлөж болно. За мөн одоо соттой ус. Гэрийн нөхцөлд бол бид нар 200 мл усанд цайны халбаны тал сод хийгээд сайн утгаж одоо явуулаад ийм одоо содын уус мөлийг бэлдээд за мөн эмийн санд байгаа бэлэн дээр хамар угаах давсыг бас бүлээн усанд найруулад тэгэхээр хамраа угаах нь бас их чухал. Тэгэхээр хамраа угаагаад хоолоогоо зайлаад байх юм бол бид нар ханиад томооноос одоо бүрэн дөрвөн одоо бас хамгаалах сэргийлэх хамгийн их чухал юм байгаа. Хамраа угаахын тулд хамар угаадаг ийм одоо тусгай савууд байдаг. За гэрийн нөхцөлд бол ийм цорхтой савнд бүлээн усаа хийгээд хамрын одоо нэг нүхээр нь хийгээд нөгөө нүхээрээ гоожуулаад тэгээд одоо ингээд хоёр хамраа ээлжлээ угаагаад хоолоогоо зайлаад байх юм бол ханиад томооноос одоо бүрэн дөрвөн бас сэргийлэх юм боломжтой байгаа. Уламжлалт ухааны одоо жаргуу болгодог эмнүүд байгаа. Бид хүн мэддэг одоо маний удаг, маншин, ноёдын удаг, нород долоо гэдэг одоо хуучны усуд бол цагаан тан, ногоон тан, шар тан гэж нэлээд байдаг. Цагаан тан гэдэг нь манд өрвийг хэлдэг. Шар тан гэдэг нь 3 өрийн тан, бариа өсөмтөн буюу 3 өрийн тан гэдэг. Ногоон тан гэдэг нь тэр цагаан тан, ногоон, шар тан хоёроо нийлүүлсэн нород долоо буюу нород долоо ногоон тан гэж бас нэлээд байгаа юм байна. Тэгэхээр энэ тангуудыг 150 мл цай, шүл, ус аль нь ч болно хийгээд сайхан буцалгаад тэгээ 2-1 ширгээгээд тэгээ бүлээн бас уух хэрэгтэй. Тэгэх юм бол одоо урьдчилан сэргийлэх дархлаагаа дэмжих юм байгаа. За мөн одоо сороол дөрөв гэдэг юм байгаа. Одоо полин протектор буюу уушгийг хамгаалах чихэр ус, мэхээр, сороол, лидер гэсэн юм дөрвөн найрлагатай юм байгаа. За энэ нэмийг бас одоо сүүнд буцалгаж ууж болно. Тэгэхээр бага насны хүүхэд бол гашуун амттай уламжлалтай юм бас тэр болгон ууж чадахгүй учраас сүйтэй цай шүлэнд бол тэр буцалгаж уугаас гадна сорол дөрвийг бол сүүнд буцалгаж байна. Сүүнд бас мөн одоо 150-аас юм 200 мл сүүнд имээ хийгээд буцалгаа ширгээгээд тэгээд бүлээн хүүхэдтэйгээ дэвэл уушгины өвчнөөс хамгаалах, цэр хохлох, уушгийг тижээх, уушгийг хамгаалах юм бүрэн дөрвөн боломжтой байгаамаа. Тэгэхээр эдгээр тангуудыг бол хэрэглэх нь зүйтэй байгаа. Тэгээ гол нь бол одоо урьдчилан сэргийлэх, хамгаалах гэдэг нь хамгийн их чухал байгаа шүү. За баярлалаа.